чинь хоёр өөр жимслүүлэх бас биеийн гадуур гумаан доторх гэж юм хоёр ангаас зөвхөн бүртгүүлэн дуусаад бүртгэлийн шалгалт болоод 8. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Үр хангаа үндэсний телевизээс 7 хоног бүрийн пүрэв гарагийн 21 цагт шууд хүрдэг хашир яриа нэвтрүүлэг маань эхлэж байна. За тэгэхээр манай өнөөдрийн хашир яриа нэвтрүүлгийн зочноор олуулаа дугуулангийн төлөөлөгч Мөнхбаяр ах өргөдөн оролцож байгаамаа. Ингээд танд энэ орой мэндийг хүргье. Танд ч гэсэн үзэгчдээ бас орой мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр бас нэвтрүүлгийн маань цаг том богинохын учраас бас шууд яриандаа орё гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо олуулаа санаачлагыг Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн нэлбэгдэж одоо санаачлан гаргасан байгаа. За үүнийг одоо үндэслээд одоо олуулаа дугуулан одоо байгуулсан байна. Тэгэхээр ерөнхийдөө дугуулангийнхаа зорилтын талаар одоо иргэд олон нийтэд танилцуулахгүй юу? За Монголын одоо үндэсний их хувьсгалын 100 жилийн өмнө бол одоо улсын хурлын хүндэтгэлийн чуулган болсон. Тэр хүндэтгэлийн чуулганы энэ дээрээс бол одоо ерөнхийлөгч элбэгт орж дэлхийн монголчууд хандаж олуулаа болгож уриалсан л да. За энийг бол одоо ер нь нийт монголчууд их талархан хүлээж авсан, их оронч талархан хүлээж авсан. Тэгээд ер нь маргааш нь нэг ёслолын үеэр одоо би нэг өмнөд монгол хүмүүстэй уулзаж тэгээ ер нь санаа нэгдээд энийг дэмжих одоо дугуулан байгуулж ажиллая гэж ингээ санаа нэгдсэн юм аа. Тэгээд тэрнээс хойш бол одоо бид нар энэ асуудлыг хэлцээд энэ санаачлага амьдралд хэрэгжихэд одоо юуг анхаарах вэ? За бидний зүгээс одоо ямар тусдын болох вэ гэж одоо энэ дугуулангийн зохион байгуулалтаар ажилладаг байсан. Дугуулан гэдэг маань одоо үзэгчд маань мэдж байгаа. Ингээ асуудлыг хэлцдэг. Түүнээс биш одоо юм дарга цэрэг гэх юм байхгүй. Ийм сайн дурын хөдөлгөөн байдаг. Тэгээ бид нар бол одоо 1-р сард ерөнхийлөгч элбэгт орчд бол одоо талархал хөргүүлсэн Монголд амьдарч байгаа өмнөд монголчуудын нэр юмнаас. За тэгээд одоо ерөнхийлөгчийн одоо албаны хүмүүстэй ярилцж байхад бол та бүхэн бас одоо энэ дэлхийн монголчууд Монгол улсад сууршихад юуг анхаарах талаар одоо өөрсдийн саналыг боловсруулбал бас хэрэгтэй юм аа гэсэн. Тэгээ бид нар бол одоо ярилцаж одоо саналыг боловсруулад одоо бэлэн болгосон байгаа. Тэгээ бидний бас нэг ажилласан зүйл гэвэл Монгол улсад амьдарч ажиллаж байгаа одоо өмнөд монголчуудыг одоо зохимжоор нэгтгэхэд тэгээд Монгол улсын одоо иргэн болох хүсэлтэй оршин суух сонирхолтой ийм хүмүүсийн хамтын хүсэлтийг одоо бэлэн болгоод одоо 58 хүн гарч зурсан 60 гэсэн үг. За ийм хамтын хүсэлтийг бэлэн болголоо. Тэгээд бас одоо сая 8 дугаар сард дэлхийн монголчууд олуулаа болох санаачлагыг дэмжих гэсэн хэвлэлийн хурлын зохион байгуулсан. Эмэгтэй бол одоо ер нь өмнөд Монгол одоо эрдэмтэн мэрэгэн ийм хүмүүсийг одоо оролцуулаад бас ард түмэндээ бол мэдээлэл өгсөн. Энэ олуулаа болох асуудлыг бол дэлхийн монголчууд яаж авч үзэж байгаа юм. За энэ хуралд бол одоо Токиогийн гадаад судлалын их сургуулийн доктор профессор төгсөө, Монголын одоо шинжлэх ухааны академийн одоо дундад зууны төвхийн секторын эрхлэгч доктор профессор Пунцэг, за соёл эрдэм сургуулийн захирал одоо Япон улсын иргэн доктор профессор Соёлдоо, одоо Монгол Америкийн соёлын сангийн удирдах зөвлөлийн гишүүн одоо Чимдийн ихээгээд буйны үлстэн хүн. За мөн одоо доктор профессор анагаах ухааны Монгол улсад олон жил амьдарч байгаа одоо Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа Үлзий баяр гэдэг ийм нэртэй хүнтэй хүмүүс оролцоод одоо бид нар бас дэлхийн монголчуудын олуулаа болох санаачлагыг юу гэж үзэж байна вэ гэдэг талаар ард түмэнд бас зөв ойлголт өгөх юм ажил хийжсэн. За тэгээд одоо бол одоо ерөнхийлөгчийн иргэний танхимаар олуулаа болох санаачлагыг одоо Монголын болон дэлхийн монголчуудын одоо төлөөлөл болсон хүмүүс хамтран хилцье гэсэн юм санаачлал гаргаад мөн одоо ерөнхийлөгчийн албаны хүмүүстэй ойлголцоод ингээм хамтран ажиллаж байна. Удахгүй хэлцүүлэг маань болно гэдэгт найдаж байна. Иймэрхүү ажил хийж ирлээ. Манай нь олуулаа дугуулаа. Тэгэхээр яг дэлхийн монголчууд гэж бас сүүлийн үед яригдах болж байна. Дэлхийн монголчууд гэхээр одоо яг ямар хүмүүс вэ? Тийм. Одоо энэ бол их зөв сайхан асуулт байна. За хүмүүс одоо өнөөдөр яг монголчууд гэсэн талаар бол их олон янзын ойлголттой байна л да. Зарим хүн яг ингэж боддог баха. Монгол улсын иргэн хүнийг л одоо монголчууд гэж үзнэ гэж. За зарим нь одоо өвөр Монгол буряд одоо энэ өөрөөр хэлбэл Монгол, Орос гэх одоо энэ улсууд амьдарч байгаа хүмүүсийг хэлнэ гэж одоо үздэг баг. За тэгвэл энд бол одоо яг тийм шинжлэх ухааны одоо ойлголт өгөх юм бол ер нь бол одоо дэлхийн шинжлэх ухаанд Монгол хэлтэн гэдэг ангилалд багтдаг бүх одоо энэ төмнүүдийг монголчууд гэж үзнэ гэсэн юм дэлхийн шинжлэх ухааны одоо усаатны зөв шинжлэх ухаанд үзэж байна. За энэ хүмүүсийг бол одоо монголчууд гэж одоо томьёолж байгаа.
За энэ монгол хэлтэн гэдэг англид багтсан хүмүүсийн зарим нь өөрсдөө өнөөдөр одоо түүхэн шалтгаанаар одоо монгол биш гэж үзэх явдал гарсан байна. За энд одоо жишээ нь одоо бүрээд хайлмгуудын зарим хэсэг байна. Энэ одоо зөвлөлбод улсын одоо үзэл суртлаас болсон байна. За тэгвэл ядтад байгаа одоо Дуншаан гэж ярьдаг сант монголчууд, Бааван гэж ярьдаг одоо буунан шар ягор энэ хүмүүс бол бас өөрсдөө монгол гэж юм үздэггүй явдал байдаг ч гэсэн тэдний шинжлэх ухааны үүднээс бол одоо монгол хэлт гэж одоо ингэж хамруулдаг учраас тэднийг бол монголчууд гэж үздэг л дээ. За энэ хүмүүсийг хамруулъя тийм ээ. За тэгээд монгол хэлтэнд хамрагддаггүй боловч монгол соёлтой туваа гэдэг одоо ард түмэн байна. Гэхдээ энэ ард түмэн төрөг хэлтэнд хамрагддаг гэсэн яг үндэ бол монгол төрөг холимог хэлтэй юм ард түмэн юм. За ингээд одоо монгол соёлтой биш, монгол хэлтэй биш боловч монгол цустай хазаарын ард түмний хамгийн их одоо монгол цустай монголжуу юм монгол хазаар гэсэн ийм хэсгийг бол хамруулъя, судлаа. За тэр монгол хазаарыг яаж тодорхойлох вэ гэвэл одоо тэр антропологийн байдал одоо түүхэн одоо гарвал үүсэл мөн овг аймгийн байдал гэдэг одоо хэд хэдэн үзүүлэлтээр одоо тэр нэг өөрсдөө 12 сая гэж үздэг дэлхийн шинжлэх ухаан бол 5-8 сая гэж үздэг энэ ард түмнээс бид нар бол монгол хазаар гэсэн ийм хүмүүсийг одоо ялган үзэж ирээдүйд одоо монгол үндэснийхээ хүрээнд ойлгох зүйтэйгаа энэ хүмүүсийг бол дэлхийн монголчууд гэж үзье гэсэн юм санал байгаа. Манай олуулаад байгуулангаас болон ер нь олон хүмүүс ингэж үзэж байгаа юм байгаа дэлхийн монголчууд гэж. Тэгэхээр яг дэлхийн монголчуудыг одоо Монгол улсадаа одоо хэрвээ авчраад тэдгээр хүмүүсийг одоо Монгол улстай ажилуулад амьдруулъя гэхлээр Монгол улсын нийгэмд одоо өнөөгийн нийгэм тэдээр засаж зохицох уу тийм ээ. Жишээлбэл одоо тэдэр тэнд одоо өндөр хэмжээний цалин авч байгаад Монгол улсад ирээд одоо цалин нь ямар төвшөнд байгаа вэ? Тэгээд олон асуудал ерөнхийдөө үүсэж байгаа юм л да. Тий. Одоо ер нь бол еврей одоо жишээ нь үндэстэн байгаа. Тэр үндэстэн гэдэг нь манай өөрийнхөө төрсөн нутгаас хөөгдөд 2000 жил одоо дэлхийн янз бүрийн улс оронд амьдарч байсан. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа бол одоо ингэж дэлхийн янз бүрийн улс оронд тарж амьдрах нь үнэхээр хэцүү юм байна гэж еврейчүүд ойлгосон. Тэгээ одоо нэгдсэн үндэсний байгууллагын тогтоол өөрсдийнхөө санаачлахын дагуу одоо улс байгуулахдаа дэлхийн бүх еврей хүнийг л одоо ер нь Израиль улстай бол цуглуулж амьдрья гэсэн байдаг. Монгол үндэстний одоо байдал бол эндээс бол өөр байна л да. За яг төрсөн нутгаас хөөгдөд одоо ингэ тарж суушчаад байгаа биш. Яг өөрсдийнхөө одоо эртний ирвэс байсан юм унган нутагтаа амьдарч байгаа одоо энэ өвөр монголчууд, Оросын монголчууд за хазааруудыг бас хамруулж үзэж болно. Олон зуун жил амьдарч байна тэнд. Энэ хүмүүс маань одоо өөрсдийнхөө төрсөн нутгаа эх орон аав ээж ах дүүсийн дунд амьдарч байгаа ийм хүмүүс болохоор тэр одоо төрсөн нутаггүй одоо энэ тэнд явж байсан юм еврейгээс өөр байгаа. Тэгэхээр одоо бүгдээрингийн Монгол улстай одоо авчих ёстой гэж бодд юм уу? Бүгдээрээ эрцгээ гэж уриалж бас болохгүй юм. Яг гэвэл тэд нар бас өөрсдийнхөө одоо унган нутагтаа амьдарч байгаа. За тэгээ одоо янз бүрийн шалтгаанаар одоо Монгол бизнес эрхлэх одоо Монголд хүнтэй гэр бүл болох. За тэгвэл өөрөө бас ингээд үндэсний үзэлтэй улмаас одоо монголчуудын улсад амьдрах сонирхолтой болох. Ийм хүмүүсийн одоо боломжийг илүү нээлттэй болгоё гэсэн санаа байгаа юм. Энд бол одоо дэлхийн бүх монголчууд Монгол орнд ирж амьдрах ёстой. Дэлхийн бүх монголчууд Монголд ирээч гэж уриалж байгаа ийм байдал бол байхгүй. Дэлхийн монголчуудын хувьд хүний эрхийг нэмэгдүүлж байгаа, сонголтыг нэмэгдүүлж байгаа ийм л асуудал байна. За тэр амжиргааны асуудал ярьсан тийм ээ. Одоо өнөөдөр ингээ хараад ахна дэлхийн монголчууд маань ингээд Монгол оронд өөрсдийнхөө одоо ажил төрлийг олцоод амжиргааны байдлыг зохицуулчаад ингэж амьдарч байгаа байдал харагдаж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн ер нь ийм л байх юм шиг байна лээ. Яагаад тэгэхээр энэ Монголд амьдарч байгаа өнөд монгол хүмүүсийн байдлыг харахаар ингээ янз бүрийн компаниуд ажилладаг. За нэлээд нь одоо тэр Монгол хятадын юм хамтарсан үйл ажиллагаатай компаниуд орчуулагч энэ төр хийж амьдарч байна. Тэгээд одоо бас ингээ цаанаасаа ирэх хүмүүст бас зөвлөгөө өгч зөвлөмж өгч ажлын байраа олгоход тусалж ингээд байж байгаа. Монголын нийгэмд ерөөсөө тийм дарамт болох ийм байдлгүйгээр ажиллаж байгаа энэ байдал бол ойрын үед байх бах. За тэгэхээр энэ чинь нийгэмд ямар нэгэн докторгүй байдал бол үүсэхгүй гэсэн үг шүү дээ. Эднэр маань өөрсдийн ажлын байрын нэмээ олчоод одоо Монголд амьдран сууж байгаа юм хандлага учраас олуулаа ирчүүд одоо ажилгүй болох Монгол улсаас одоо төр тэтгэмж одоо өсгөж байт юм уу? Гим тэгрээ хэрэг рүү альтран орохч байт юм уу? Ийм байдал бол байхгүй гэж бодож байгаа. Би ч явахад ер нь тийм байдал нийгэмд байгаа. Тэгээд цаашдаа явахаар манай Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал бол их сайжирна гэж бодож байгаа. 5-10 жилийн дараа гэхэд одоо энэ ашигт матамлын салбар гэхэд Монгол улсад илүү өөр өгөөжтэй, илүү орлоготой болдог ч юм уу.
Ингээд одоо бол цаашдаа тэр Казахстан улсын байдал руу бас орж болцсохгүй. Өөрөөр хэлбэл те ирж байгаа хүнийг одоо ажилд оруулдаг. Одоо зах хэмжээний орон бариар хангадаг ч юм уу. За тэгэхдээ энэ бол одоо өөрийнхөө улсын иргэдийг анхаарахгүй байж гаднаас ирсэн хүмүүсийг анхаарна гэсэн үг бас биш шүү дээ. Тэр нийгмийнх нь одоо боломж нь өргөн болсон тэр үед бол өөрийнхөө Монгол улсын иргэдийг бол одоо бүх хэмжээний одоо нийгмийн халамжинд хангалттай халамжинд бол бас л оруулчихсан байх юм гэсэн үг. Тэгээд гаднаас ирж байгаа хүмүүсийг бас анхаарах юм чадал чансаатай болчихсон үедээ тэгж анхаарах байдалд бол орж болно. Тэгээд яг үнэндээ бол өнөөдөр Оросын холбооны улс одоо хятад улсад амьдарч байгаа одоо тэр Монгол хүмүүс маань бас тодорхой хэмжээний орлоготой ажилтай албатай байгаа. За Монголд одоо ирээд одоо ажил амьдралаа залгуулъя, амжиргаагаа залгуулъя, тэр улстай бүр амьдрах аргагүй болчоод Америкийн нэгдсэн улс руу цагаан ажилч амжиргаа залгуулж байгаатай адил тийм байдал бас байхгүй гал та. Тэгээд яг энэ байдлыг харахад бол ер нь их урам зоригтой Монгол улсын хөгжил дэвшилт нэмэр болъё гэсэн туслая гэсэн хүмүүс одоо их төлөв. За түүнээс гадна одоо монголчуудын улсад амьдрах одоо сайхан юм байна гэсэн юм үндэсний үзлийн үднээс харьцангуй цөөн тооны хүмүүс л ингээд ирэх юм ойрын үед юм байдал харагдаж байгаа. Тэгэхээр бас энэ олуулаа хэрвээ ингээ нэгдэх юм бол мэдээж альва зүйл дээр эрэх сөрөг тал гэж байдаг л да тийм ээ. Эрэх тал нь юундаа байна, сөрөг талд нь юундаа байна. Үүнийг одоо танаа дугуулангийн зүгээс, ширэн санаачлагчдын зүгээс яаж тайлбарлаж байгаа вэ? Тэ. Одоо манай иргэдийн дунд бол одоо болгоомжл байгаа л да. За энэ олуулаа болох бодлого одоо хэрэгжснээр үе олон тооны одоо хятад хүнч байт юм уу? Орж ирж одоо манай Монголд одоо олноороос уршаад манай тусгаар тогтнол алдагдаад Монголын үндэстэн одоо уусаад алга болох вэ гэж. За энд бол одоо тийм одоо санаа зовх үндэс байхгүй юм аа. Яагаад тэгэхээр энэ олуулаа бодлого хэрэгжих юм бол одоогоор яг одоо бодиттойгоор хөлзөн үүднээс одоо хэрэгжээд тэр бодлогын дагуу хүн авч байгаа юм одоогоор бол алга байна л да. Тэгтээ одоо хууль эргэцсэн асуудлын тэр нь боловсрогдож байгаа. Тэгээд ирэх юм бол одоо энэ төр улсын хяналт гэж байна. Бас одоо хоёр улсын хооронд одоо зохицуулалтдах одоо гэрээ хилцээр үүдэж байна. Үүний дагуу бол Монгол хүний бол одоо ялгаж авах юм шүү дээ. За одоо ингээд энэ хятад хүн гэдэг хүн ингээд аргалаад орж ирээд ингээд авилгаараа орж ирэх юм бол энэ хүн маань одоо манад хууль ус цагаач болно. Гэмт хэрэгтэн болно. За тэгээд түүнээс гадна одоо энэ хятад хүн бол одоо энэ Монгол хүн гэдэг нэрээр Монгол улсад амьдрах юм сонирхол төрж олноороо ирнэ гэдэг ийм байдал бол өнөөдөр бас төрлөө харагдахгүй гал да. Өнөөдөр хятадууд бол их төлөв Монгол улсад нэг голдуу улирлын чанартай барилгын ажил хийх юм сонирхол байна. Түүнээс биш одоо өөрийгөө Монгол хүн гэж одоо нэрлээд одоо хуурамч бичиг баримтаар Монгол хүн болоод монголчуудын дунд олноороо амьдрья гэсэн байдал өнөөдөр төдийлө харагдахгүй байгаа. Ер нь янз бүрийн үндэстэн бол их төлөв өөрийнхөө үндэстнүүдийн дунд бол болж өгөл одоо амьдрахыг хүсдэг. Тэгээд ирээдүйн тэр бодлого маань хятад хүнийг ирүүлнэ гэсэн юм байхгүй. Ирлис хүнийг ирүүлнэ гэсэн юм байхгүй. Монгол хүнийг ирүүлнэ гэсэн ийм чиглэлтэй байх учраас энэ маань одоо тэр Монгол хүнээ ялгаж явах одоо бас шалгууруудтай болно. Тэр шалгуурууд маань одоо дэлхийн улсууд одоо бас хэлийн чандах, хэлийн үндэс угсаа нэгтнээ татах бодлого улс болгоомжл байдаг, хятад улсад хүртэл байдаг. Тэгээд тэдгээрийн хууль дүрмүүдийг харж байгаад яг нэг 10 гаруй шалгуурууд байдаг л та. Янз бүрийн бичиг баримт одоо юм түүхэн ийм 3 үеийн намтар одоо хэл соёлын шалгалт энэ төр гэл. Тэгээд үүгээрээ шалгаад үзэхэд бол одоо тийм гадаадын хүн өөр үндэстэй хүн орж ирэх магадлал нь их л баг болж ирэх юм шүү дээ. За тэгээд одоо тэр асуудал одоо ямар нэг хятад хүнч байд юм уу, өөр үндэстэй хүн байд юм уу, Монгол гэсэн нэрийн дор Монголд олноороо одоо хууль ус цагаач болж ирэх юм явдал ноцтой болох юм бол үүнд одоо Монгол улсын одоо төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллага ард иргэд бол өөрсдөө хяналтаа тавьж ажиллана. Цаашдаа бол одоо төрийн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлээ, иргэдийн засаглал бий болъё гэсэн юм нэг бас таатай хандлага сүүлийн үед төрд бий болж байгаа. Одоо үүнийг бол иргэд маань ашиглаад энэ бодлого гуйхаас бол цаашд сэрэмжилж ажиллах учраас одоо ард түмэндээ бас итгэж найдаж байна, дөрдөө итгэж найдаж байна. Тийм одоо сөрөг явдал болохгүй байхаа гэсэн юм итгэл байгаа. За баярлалаа. За үзэгчдээ Урангаа үндэсний телевизээс бэлтгэн хүрэгдэх хашираараа шууд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр бүгдээрээ хэдхэн хормын дараа эргээд нэвтрүүлгээ үргэлжлүүлцгээе. Тэр чинь хоёр өөр жимслүүлэх бас биеийн гадуур хумаан доторх гэж юм хоёр юм байна. зүйлийн бүртгүүлэн дурсаад бүртгэлийн шалгалт болоод 8
ширээрээ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Одуулаа дугуулангийн төлөөлөгч Мөнх Баяр өргөдөн оролцож байгаамаа. Тэгэхээр хоёулаа одоо ярилцлагаа үргэлжлүүлэн хүргье. За тэгэхээр бид хоёр түрүүн одоо нэвтрүүлгээ эерэг сөрөг тал дээр бас байр суурь ямар байгаа вэ гэсэн тал дээр ярилцаад бас тасраллаа л да. Тэгэхээр ерөнхийдөө бас хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэндээ за мөн ард иргэдийн дунд ч гэсэндээ бас болгоомжлол нэлээд үүсээд байгаа юм л да тийм ээ. Монгол орны одоо газар нутагт цанаархаад нөгөө нэг газар нутаг нь нэлээд багасаад байгаа одоо урт хөрш маань өөртөө бодлогын чанартай одоо ингээ хүмүүсээ явуулах гад байна уу гэсэн хардлагч бас үүн дээр үүсээд байгаа юм. Ерөнхийдөө одоо Хятад улс бол коммунист дэглэмтэй улс шүү дээ тийм ээ. Өвөр Монголын өөртөө хорон бол одоо Хятад улсын одоо мэдээж нөлөөндор байдаг. Тэгэхээр одоо би Монгол иргэн би одоо Монгол халахын гэдэг ингээд яваад байхад түүнийг бас таслан цогсоолчих тийм л их бүхэл одоо улс гэж яригддаг л да. Тэгэхээр энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ? Тий. Энэ одоо Монгол улсын иргэд их тийм болгоомжилсан байдалтай байгаа нь бас түүхэн шалтгаантай байна л да. За би одоо өөрийнхөө социалист нийгэмд одоо байх үеэс одоо дурсахад бол ер нь Монгол дуурхтан гэдэг одоо дунд сургуулийн боловсролоор дээд сургууль одоо их дээд сургуулийн боловсролоор хэвлэл мэдээлэлэр ч гэсэн одоо таниулах байдал нь одоо Монгол хүн гэдэг чинь ерөөсөө Монгол улсад л байт юм аа гэж ингэж таниулдаг байсан. За энэ одоо өвөр Монгол гэдэг хүмүүс бол Хятадын ийм уус худалдахын үр дүнд бол одоо уусаад алга болсон. За тэгээд одоо энэ өвөр Монгол гэгддэг хүмүүсийг харин Хятадууд бол янз бүрийн хорт бодлогод ашигладаг юм аа гэж л одоо таниулах төдий байдаг байсан. За энэ бүрээд халимаг гэдэг бол Монголтой энэ соёлын харилцан нөлөөлөлд ороод бидэнтэй зөвх хэмжээний юм төстэй байгаа болохоос биш бие даасан үндэстэй юм аа. Тэгээд энэ бол одоо ер нь төрөг гаралтай ийм үндэстэн гэж л одоо таниулдаг байлаа шүү дээ. Яг энэ одоо бүрээд халимаг нь одоо энэ өөр үндэстэн гэдэг энэ үзэл суртал бүр 50-аад оноос явагдсан бол өөр Монгол нь одоо ер нь уусаад байхгүй болж байна гэдэг ийм яриа бол 60-аад оноос явагдсан гэхээр одоо хичнээн олон үеэрээ манайхан бол буруу үзэл бодлоор одоо боловсродоод за тэгээд зөв үзэл бодол нь одоо төдийлөн орж ирлгүй байсаар одоо төдий ирсэн. Тэгэхээр одоо тэр нэг Монгол улсад л Монгол хүн байдаг гэдэг бодол бол одоо олон хүнд байх нь аргагүй байна. Ерөөсөө өвөө эмээ яриад, эцэг эхэн яриад, найз нөхдөнд яриад л байж байгаа юм л байдал байна л да. Тэгэхээр одоо цаашдаа энэ олоолаа бодлогыг одоо хэрэгжүүлээ, энэ зөв зөвтэй улс болгонд байдаг бодлогыг хэрэгжүүлэх гэх юм бол бас ард иргэдэд бол зөв зүйлийг ойлгох хэрэгтэй. За яг одоо ингээд хөлийн чандад одоо жишээлбэл Өвднамт Хятад ард улсад 6 сая одоо монгол хүн байна гэсэн юм тоо байдаг гэсэн. Энээс бол одоо хэдэн сая нь бас одоо нэлээд ууссан, цусны хувьд уусснаас гадна соёлын хувьд ууссан юм байдал байгаа гэдэг өмнөд монголчууд гэсэн өөрсдөө хэлдэг л дээ. Тэр одоо энэ ууссан хүмүүстэй одоо юм ирлиз хүмүүстэй ийм хүнийг болоо оруулж ирнэ гэсэн бодлого бол ерөөсөө байхгүй. Аль болохоор одоо хамгийн л одоо энэ монгол соёл хэлээ мэддэг ийм сайхан одоо хүмүүс одоо нэг монгол улсын хөгжил, дэвшил, соёлыг дэмжих ийм хүмүүсийг л одоо ажиллана гэсэн юм л бодлого шүү дээ. Гэхдээ бол бас үүнийг бол зөв өөр болох хэрэгтэй. Тухайн ард түмүүдийн тэ аль болох сор болсон ийм сайхан хүмүүсийн яаж игээд аргалаад аваад ирнэ гэсэн ийм бас байхгүй шүү дээ. Тэр ард түмний одоо аль сор болсон сайхан хүмүүсийг аваад ирнэ гэх юм бол одоо цаашдаа бас тэр одоо өөр улсууд байгаа монголчууд маань байдал нь улам хүндэрнэ шүү дээ. Ерөөсөө л цэвэр тухайн хүний сонголт дээр үндэслэж байгаа. Хэлийн чамдын монголчууд Монгол улсад одоо амьдрна гэсэн ийм хүсэлтэй байгаа бол манад бол боломж нь нээлттэй болох хэвээр. За Хятад улс бол одоо ямар нэгэн манад олон тооны одоо хужааг гэж ярьдаг тийм ээ. Цагаачтай оруулж ирэх юм бодлого өөрлөлөөхөд тэр бодлого шин бас одоо хоёр улсын харьцаагаар зохицуулна ингэж болохгүй гэдгийг за Хятад улсаас дарамт үзүүллээ гэж бодоход бас олон улсын харьцаагаар ажиж зохицуулна шүү дээ. Өнөөдөр бол одоо нэг тийм Хятад бол одоо зарим хүмүүс хүч чадлыг бас хэтрүүлэн үнэлж одоо нэг туйлд ертөнцийн юм шиг тийм Хятад одоо асар их хүч хэрэгжээд дэлхийд даяараа бас одоо Хятадын үгийг дагахаас аргагүй болжээ гэж ингэж үзэх юм байдаг бахал та. Тэгтээ бол тийм юм аа. Хятад улс бол өөрөө дэлхийн одоо улсуудаас асар их хамааралтай. Ер нь бол одоо экспортын бүтээгдэхүүнээс одоо амьдрал нь их хамаардаг юм ард юм л дээ. Тэгээ ямар нэг улсад одоо нэг төрөнгийн хандлага тулгаад дэлхийн нийтэд төгшүүр өгчүүлж эхлэх юм бол дэлхийн одоо улсууд одоо жишээ нь 20 гаруй хэмжээ авдаг ч юм уу ингээд Хятадын өөрийнх нь амьдрал асар хэцүү болно. Тэгэхээр бол Хятад өөрөө бол дэлхийн улсуудтай улс тэнцвэртэй оршихыг хүсдэг. За тэгээд дэлхийн янз бүрийн байгууллагууд элсэж байна. Тэр улсуудын үүрэг хүлээж
байгаа шүү дээ. Хатуу үр хүлээж байгаа. Тийм болохоор одоо яг энэ бодлогыг ашиглаад Монголд одоо өвөө болон сая хятадуудыг оруулж ирэх бодлого хэрэгж эхэлнэ гэж айдас төрөхөд бол бас төдийлөн одоо үндэслэл муутай юм аа. Тэгэхээр одоо бас харьцангуй 50 хамгаалан байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгэхээр бас ерөнхийдөө одоо Монгол улсад хятад бөөм өнөөрөө орж иржээ, саяараа орж иржээ. Тэднийг одоо хөөж гаргая, тууж гаргая гэл одоо ерөнхийдөө одоо сүүлийн үед энэ байдал нэлээд эрчимтэй яригдж байна л та тийм ээ. Иргэдийн донд. Тэгэхээр юм одоо яагаад ч юм одоо ийм асуулт байна л да. Ерөнхийдөө энэ санаачлал өрнсөөр дугуйлан одоо байгуулагдсанаар яг тийм одоо Монгол цустай жинхэнэ монгол хүн ерөн дэлхийн монгол хүмүүсээс хэр ерөн та бүхэнд одоо хандж байна. Ер нь бол яг бид нар бол энэ өмнө одоо Монгол улсад амьдарч байгаа өмнөд Монгол голдуу хүмүүсийг одоогийн байдлаар нэгтгэж амжаад байна. Цаашдаа бол одоо халимаг, бурайд, дува, хазар ийм хүмүүсийг бас дугууланда нэгтгэж ажиллая гэж бодож байгаа л да. Яг хэлийн шантаас бол одоо бидэнд хүчтэйгээр одоо олноороо хандж байна гэсэн тийм байдал одоохондоо байхгүй л байгаа л да. Тэгвэл бол ер нь өмнөд Монголд одоо өвөр Монголд жишээ нь амьдардаг хүмүүс бол танаа дугуулангийн гишүүн болё, очны гишүүн болё. Хамрагдыг танаа дугуулангаар дамжуулж одоо байдлыг судлаа. Энд одоо Монгол улсад амьдрах одоо сонирхолтой хүмүүсийг одоо өвөр Монголд зохион байгуулъя гэсэн ийм хандлагыг бас бидэнд хэлж байдаг. Тэгээ бид нар бол одоо бидэнтэй одоо харьцахтаа бас жаахан юу гараа. Улс орныхоо байдлыг судлаарай. Бидэнтэй харьцаж байгаа та нар бас тухайн улс орондоо бас ямар нэг хэрэгтэй үг холбогдох юм байна уугүй юу? Хэрвээ тийм байхгүй бол бидэнтэй харьцаад одоо тийм ажлыг бол харилцан зохион байгуулж болно шүү дээ гэсэн хариу өгдөг. За тэр хятадын одоо хүмүүсийг хөөж туун гэдэг асуудал төр бол энэ асуудал нь хоёр талтай л да. Одоо энэ одоо манайхны зүгээс одоо хөөж туун гэсэн асуудал гаргаад байгаа гэж бас бодож болохгүй. Манайд байгаа энэ хятадын хүмүүс бол одоо янз бүрийн зөрчил гаргаж байна. За одоо дээрэнгүү хандах явдал байна. Хүн ардыг зодох явдал байна, мэхлэх явдал байна. Энэ янз бүрийн хууль ус зөрчлүүд ер нь бол одоо Монгол улсад амьдарч байгаа хятадууд бол яг үүндээ бол үйлдэггүй гэмт хэрэглэж байхгүй байна л да. Энэ сөрөг байдлыг айлах хэрэгтэй. Энэ бас ингээд маш олон тооны одоо хятадын хууль ус цагаачлал гэж үзнэ. Тийм хууль ус цагаачд одоо янз бүрийн байдлаар орж ирчээд ямар нэг тийм зохион байгуулалт ийм юм байхгүй учраас хууль ус улсч одоо ямар зохион байгуулалт авах вэ? Ийм гэмт хэргийг үүсгэж байна. Эдгээр бол одоо ингээд гэмт хэргийг үүсгэж одоо амьдрах ийм байдалтай байгаа учраас энэ хүмүүсийг бол одоо Монгол улсаас бол хуулийн дагуу гаргах нь ёстой гэдэг нь үнэн л дээ. Манайд бол одоо тэр нэг удирдлагын чанартайгаар одоо зарим нэг барилгачин, уурхайчин одоо өнөөдөр орж ирж байна. Тэрнээс өөр байдлаар бол олон тооны хятад хүн бол ирж одоо ажиллаж амьдрах юм нийгмийн шаардлага манай улсад байхгүй. Манай улс өөрөө бол ажил хөдөлтэй, нийгмийн хурц асуудалтай. Тэгэхээр бол одоо манай хөгжил дэвшилд одоо тус нэмэр болох өөрийнхөө Монгол цустай хүнийг хүлээж авах нөхөөс нийгмийн маань одоо байдал ороо усхаа юм байх үед харин бүр асуудлын маань хурцдах гадаадын олон тооны цагаач бол манай улсад бол тийм шаардлага байхгүй. Тэгээ яг үнэндээ бол одоо тэр хятадын энэ олон тооны уурхайчин барилгачныг авчирч ирдэг бол одоо асуудалд гомоо хандснаас болж байгаа. За энэ манай улсад бол одоо Монгол туурхтан ажиллагч орж ирэх боломж нь бүрэн байгаа. За энэ өөр монгол хүмүүсийг бол энэ малаж хуваас нь хүчээр салах явдал их өргөн боллоо. Тэгэхээр тэр хүмүүс маань одоо бас уурхай барилгад олноор ажилладаг байхгүй. Тэгвэл тэр уурхай барилгад ажиллах гэхээр хятадд бол бас бүрэн ажиллаар хангацсан орн биш. Тэгээ малаж хуваас уурхай барилгад очихоор бас асуудал гардаг. Тэр одоо байсуур ажилласан хятадууд бол зөвшөлтийн машинаар орж иж байгаа монголчуудтай. Тэгээ ажилгүй олон тооны одоо өвөр монгол уурхайчин барилгач хүн байна. Ордсын хүн одоо жишээ нь одоо хэлжсэн. Одоо энэ Монголд хангалттай ажиллах тооны одоо өвөр монгол уурхайчин барилгачин байдгийн шүү гэж. За одоо жишээлбэл хазаараас одоо авч болно шүү дээ. Хазаарт одоо бас олон тооны одоо ажилгүй уурхайчин барилгачин юм байдаг байхгүй. Тэгээ энэ хүмүүс бол илүү их ойлголцолтой ингэж бол одоо Монголд ажиллах боломжтой шүү дээ. Тэгээд бол энэ ийм асуудал байна. Манай Монгол улсын эдийн засагт энд өрөөсгөл манай улс өөрийнхөө хэдэн мянган орд газрын нэгэн зэрэг одоо задлаад нэгэн зэрэг одоо гадагшин гаргаж одоо агшин зургийг байхгүй болох тийм ямар ч шаардлага байхгүй. Ерөөсөө Эрдэнэт оюу толгой хоёр л одоо ажиллаж хахад манай улсын хүн ардын ер нь хэрэгцээг хангаад одоо эдийн засаг нийгэмд идэвхтэй явуучих болцоотой.
Тэгэхээр одоо энэ байдлаа цаашд эрүүл болох юм бол цаашдаа энэ олон тооны өөр үндэсний хүмүүс Монголд амьдрах байдал бол алга болно. Тэгээд тэр эрүүл байдал бол одоо цаашдаа бий болох байх гэж бодож байгаа. Ард түмэн ч ойлгож байна, зарим төрийн түшээд ч ойлгож байна. Тэгээд ирээдүйд бол байдал сайжирнаж идэж байна. Тэгэхээр та бас түрүү ярианыхаа дундуур хэллээ л дээ одоо өмнөд монголчуудыг бас жоохон нэгтгээд байна гэсэн байна. Эдгээр хүмүүсийг одоо яг Монгол гаралтай хүн, яг Монгол хүн гэдгийг яг яаж шалгаж мэдэж одоо нэгдэг вэ? Тэр чинь одоо уг нь бол их амарх юм аа тий. Одоохон та хоёр бол одоо ингээд адилхан байна штэ. Тэгэл ер нь юу чинь Монгол хүн байна штэ гэж мэддэг нь мэдрэмж нь байж байна тий. Тэгэхэд бол яг бараг л одоо тэр шалгалтаа авчил байгаа болохоос биш тэр хүн маань цаадах нь л одоо энэ үнэхээр одоо энэ Монгол хүн юм уу одоо холимог одоо элиз хүн юм уу хятад хүн юм уу гэдгээ шууд л мэдхэл юм асуудал юм шүү дээ. Одоо бид нар амьдралдаа мэддэг штэ. Гуйн чинь ар Монгол хүн байна. За энэ бол өвөр Монгол хүн байна. За энэ ч мэдэхгүй дээ энэ бол Монгол хүн биш. Элиз орлээс л хүн байна. Гэхдээ хожоо хүн байх юм бол тэр чинь хинч гуйн чинь Монгол юм уу юу юм гэдэг юм эргэлзэх юм байдгүй штэ. Энд ч одоо наацх нь одоо Монгол хятад хоёр хүн чинь те антропологийн байдлаар одоо хөвөр байдаг. Тэгэхээр хүн чинь одоо баг ярьж харьцахгүйгээр хараал мэдчихдэг. За тэгэл дараа нь ингээл яриад хөөрөөл ингээл ингэх чинь мэддэн шүү дээ ярина. Тэгээд бол энд бол тухай нарийн аргачлал болж боловсруулагдана л та. Энийг бол одоо ухаан бийч байд юм уу одоо хин нэг төрийн түшээ боловсруулахгүй шүү дээ. Эрдэмтэн мэрэгэн хүмүүс одоо энэ аргачлалаа боловсруулад ер нь яг дэлхийн 2 дугаар дайны үед энэ арьсны үзэл гаргалаа гэдэг асуудал бол урцаар тавигдсан тийм. Хүнийг бол одоо тэр антропологийн байдлаар нь одоо устгах нь гэдэг юм уу? Эсвэл одоо бүр адшоо үзэж даралж доромжилж болохгүй. Тэгвэл хүний антропологийн байдлаар нь манай үндэстэн муу юм уу биш юм уу гэдгийг харна гэдэг бол энэ бол тийм расизм, нацизм бол биш юм. Монгол үндэстэн бол одоо энэ антропологийн ухааны твийн монголоид гэдэг ийм одоо хэлбэрт багтдаг. Тэгэл ерөөсө твийн монголоидыг бас харнаа. Тэгэхэд бол болно шүү дээ. Энэ чинь бол шинжлэх ухаан. Энэ бол ямар нэг үзэн ядах үзлээ юм бол биш юм байна. Ер нь бол одоо ялгах маш олон арга бий гэж хэлж болно да. Тэгэхээр ерөнхийдөө альва юмыг одоо зохион байгуулж явахад, үүсгэн байгуулж явахад мэдээж бол тулгымдсан асуудал бол бишгүй байгаа байх л да. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч өөрөө санаачлалаа. За цаашлаад гэх юм бол одоо улсын хурал засгийн газар за Монголын ард иргэд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ерөнхийдөө хамгийн түрүүнд энэ тулгымдж байгаа асуудал юу вэ? За энэ тулгымдж байгаа асуудал бол ийм л юм л та. Хуулийн одоо эргэцэн орчингл одоо бий болох. За тэр ажил бол одоо хийж байгаа юм байлээ. Тэр одоо гадаадын иргэн харьяатын тухай хууль гэж байдаг. Энд бол одоо Монгол туурхтны байдал. За тэгээд одоо энэ олуулаа болох санаачлахын байдлаас юм тусах эмчийг бол байгаа гэсэн. Тэгээд энэ хуулийн орчин ингээд бүрдлээхэд үүнийгээ бол одоо тулгымдсан асуудал бол улсын хурлын гишүүд маань тий. Энэ бол одоо нэг ямар нэг намуудын толголцооны асуудал ерөөсөө биш шүү. Тэр хөлийн чандад байгаа монголчууд гэдэг чинь одоо ийм намд хариалагддаг, тийм намд хариалагддаг гэсэн манай Монголын ийм улс төрийн одоо раамд багтах ийм асуудал бол биш. Нийт одоо Монгол үндэстний маань асуудал шүү гэдгийг ойлгож л одоо намжрах байдлаар болго дэмжээсэ тийм ээ. Ойлгоосоо. Энэ бол одоо бүр тэр оюу толгой гэдгээс одоо том л асуудал шүү дээ. Одоо ухааны оюу толгой гэдэг маань одоо зөх хэмжээний уул уурхайн ч гэдэм эдийн засгийн гэж хэлж болно. Тэгвэл одоо энэ Монгол туурхтнаа нэгтгэх нь янз бүрийн байдлаар гэдэг чинь бүх салбарыг хөндлөх Монгол улсын улс үндэсний ирээдүйг одоо гэрэлтэй хийгээтэй болох юм том асуудал гэдгийг ойлгож ухамсарлаасай гэж бодож байна. Бас ард түмэн маань ойлгож ухамсарлаж одоо дэмжээсэй. Санал нэгтэй байгаасай гэж бодож байна. Тэгээд бас нэмж хэлэхэд бол тий Монгол туурхт нь нэгдэж нягтарнаа гэдэг маань бол нийлээд одоо нэг улс болно гэж байгаа ш. За ингээд нэг улсад бүгдээрээ хорон цуглаад ингэж одоо нэгдэж нягтарна гэж байгаа бол бас биш юм аа. Ер нь бол одоо соёлоор одоо нэгдмэл байдалтай байх. Одоо хэл соёл одоо энэ бүх талаар боломжтой одоо хөгжил дэвшлийн ч одоо хамтын ажиллагаа бүх талаар болоо нэгдэж нягтахыг хэлж байгаа юм өргөн харилцааны юм асуудал юм.
За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн маань цаг бас өндөрлөгт төхөж байна. Тэгэхээр би бас сүүлчийн одоо нэвтрүүлгийнхаа сүүлчийн хормыг танд үлдээе гэж бодож байна. Ерөнхийдөө манай Өвөр хангаа үндэсний телевиз маань Монгол улсын одоо бүх аймгийн өнцөг булан бүрт гардаг байгаа дидиш антенаар за мөн Өвөр хангаа аймгийн одоо бүх сумдад одоо энгийн антенаар мөн давхар цацагддаг юм а. За мөн дээр нь Азийн 29 оронд одоо шууд амжин хүрдэг байгаа. Тэгэхээр та бас одоо үзэгч олонтаа хандаж юу гэж хэлмээр байна. За ингээд үзэгч олонтаа хандаж хэлэхэд бол энэ олуулаа болно гэдэг бол манай Монголын ард түмэнд их уламжил болсон юм бодлого ажил дээ. За тэгээд монголчууд одоо гадагшаа дайн дажин хийдэг ч юм уу эсвэл өөрсдөө ямар нэг төрөмгийл дөртөөд гадагшаа одоо дөрвөж гардаг ч юм уу ийм түүхэнд байна олон байсан байна. Тэгээд бас одоо ингээд эргэж одоо ирээч унган нутгатаа цуглаач гэдэг байдал бол түүхэнд байна олон гарч ирсэн байна. Жишээ нь одоо Догоон Төмөр хаан бол одоо тодорхой уриалсан байдаг. Одоо их гүрэн язгуурын их гүрэн Яваан гэж ярьдаг энэ их гүрэн маань үнснээ дараа. За тэгээ одоо Богд хааны үед ардын засгийн одоо 20 дон 30 дон за тэгээд мөн 50 донд бас л юм олуулаа болох бодлого хэрэгжижсэн байдаг. Үүнийг бол одоо төр ард түмэн маань ойлгоод хүлээж авч ирсэн байдаг. Энэ л одоо монгол хүний ууж сэтгэлээ гаргаад тийм ээ. Энийг бол ойлгож хүлээж аваарай. Одоо энэ ийм гэж одоо хардд сэрдэх сэтгэлийг юуны өмнө тавихаас илүүтэй ойлгох, өрөвдөн хайрлах ийм сэтгэлийг бас гаргаж байгаараа хэлмээр байна. За тэгээ одоо мөн орон нутагт одоо үзэж байгаа үзэгчдэд хандаж хэлэхэд бол мөн малчин монголчууд ирэх магадaltaй. Тэгээ малчин монголчууд одоо ирэхэд бас ингээд хамтдаа ач төрөөд хамтдаа мал сүргээ адгуулад альва бэрхшээлээ даван туулаад ингэхэд бас сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Гэхдээ энэ бүхэн маань нийгмийн ямар нэг цочрол үүсэх асуудал ерөөсөө биш шүү. Өв олон хүн одоо үеирлэн орж ирэх гээд байгаа юм бол өнөөдөр байхгүй байгаа. Тэгэхээр ямар ч нийгмийн тийм докторгүй байдал үүсэхгүй, докторгүй байдал үүсэхээс сэрэмжилж бодлого явагдах ийм асуудал юм шүү. 50 амгалан хандаарай, ойлгож хандаарай гэж одоо нийт ард түмэнд хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр манай өнөөдрийн хашир ирээ шууд нэвтрүүлэгт маань бидний урилгыг хүлээн авч ингээд оролцсон танд баярлалаа. Ингээд цаашдын ажилтан замун дугуулангийн хамт олонд бас ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Танай хамт олонд бас ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Үзэгчдээ Өвөр хангаа үндэсний телевизээс 7 хоног бүрийн пүрэв гарагийн 21 цагт бэлтгэн хүрэгдэг хашир ирээ шууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор олуулаа дугуулангийн төлөөлөгч мөнх баяр өргөдөн оролцлоо. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ. Тэр чинь хоёр өөр жимслүүлэх бас биеийн гадуур гумаан доторх гэж юм хоёр ангаас бүртгэлэн дуусаад бүртгэлийн шалгалт болоод 8